Сүүлийн 4 жилийн хугацаанд шинээр зээл олгоогүйгээс үүдэн орлогын их усрүүд нь хомигдож эсэргээрээ зээлийн төлбөрөө төлж чадахгүй байдалд ороод байсан Хөгжлийн банк энэ унаас эхлэн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурь салбаруудад эрчимтэй зээл олгоно гэж мэдээллээ. За тодруулах юм бол 4-р цахилгаан станцын өргөтгөл болоод богдхан төмөр зам зэрэг нийтдээ 4 томоохон төсөл Хөгжлийн банкнаас санхүүжилт хүсэж байгаа юм байна. За тус банкны зүгээс энэ оны төгсгөл гэхэд 4 их найдын хөрөнгө босгож 2 их найд гаруй төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөжээ. За өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк 1.2 их найд төгрөгийн авлагатай байна. Үүний 1 их найд нь төрийн өмчт компаниудтай холбоотой авлага учраас засгийн газар хэрхэн шийдвэрлэхээс шалтгаална гэсэн үг. Харин үлдсэн 200 орчим тэрбумын авлагыг барагдуулах хүрээнд Хөгжлийн банкнаас яриа хэлцээрүүдийг хийж байгаа гэлээ. За нэг үе Монгол Улсын эдийн засгийн дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлж байсан тус компанийн хувьд 4 жилийн өмнө өрнөсөн шүүхийн маргаанаас хойш шинээр зээл олгоогүй өмнөх авлагуудаа барагдуулахад анхаарч ирсэн байдаг. За гэтэл шинээр зээлийн бүтээгдэхүүн гаргахгүй удах тусам орлогын дутагдлалд орж эсрэгээр өмнөх зээлийн хүүгийн төлбөрт дарлуулах нөхцөл рүү орсон гэж хэлж болно. Тэгвэл энэ жилээс эхлээд Хөгжлийн банк актива нэмэгдүүлж том төслүүдийн гол санхүүжуулагч нь болно хэмээн тооцож байна. За одоо цаашдаа энэ банк маань юуг санхүүжүүлэх шаардлагатай вэ гэхээр улсын хөрөнгө оруулалт ирэх 5 жилийн төлөвлөлтөнд тусгагдсан хөгжлийн 189 төсөл байгаа. За эдгээр төслүүд бол голчлон бол эрчим хүчний шинжилгээний төслүүд, за экспортод чиглэсэн хил олболтын төмөр замын төсөл, за бүх бомтуудын шинжилгээний төслүүд, за аж үйлдвэрлэлийн төслүүд буюу кокс химийн үйлдвэр, нүүрс пиролизийн үйлдвэр, гангийн зохицолбор, зэс айлуулах үйлдвэр гэх мэтчтэй одоо бид нар түүхийдийн бүтээгдэхүүнээ одоо шат ахиулах үйлдвэрчлэлтийн төслүүд байгаа. За Хөгжлийн банк одоогийн байдлаар 8 томоохон зээлийн хилцээр дээр ажиллаж байгаа юм байна. Тухайлбал 4-р цахилгаан станцыг өргөдөх 90 сая долларын санхүүжилтийг Хөгжлийн банкыг судалж шийдвэрлэхийг үүргэдэг байгаа юм а. Зөвхөн бод группийг хэрэгжүүлэхээр авч байсан төсөл болох богдхан төмөр замын төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх боломжийг судалж байгаа юм байна. Оны сүүлд бидний харж байгаагаар бол 4 их найд гараад үрг актив хөрөнгөтэй. За тэгээд одоо урсгал алдагдал гэх юм уу хүүгийн одоо гол асуудал маань өөрөө нөгөө гадшаад үлж байгаа хүүгийн зардал маань олж байгаа орлогоос мань давчаад байгаа юм. Тэгэхээр ингээд нөгөө Хөгжлийн банк ингээд юу гэх юм байнгын нөгөө алдагдал маань ингээд хоошоо хугацаа гоцсон гэсэн нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ байдал маань өөрөө ингээд нөгөө тогтворж байгаа. Алдагдлгүй болох энэ нөхцөл бол оны эцэг хэлбэл бүрднэ. Тийм. Энэ оны сүүл гэхэд ер нь одоо оны 2 дугаар хагас Хөгжлийн банк одоо төлөвлөснийхаа дагуу бол 2.3 их найд орчим төгрөгийн санхүүжилтийг бол одоо эдгээр салбаруудад олгохоор бид ажиллаж байгаа. За Хөгжлийн банкын онд гадаад зах зээлээс 1 тэрбум доллар, дотоод зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бондыг тус босгохоор төлөвлөжээ. За ингэж чадвал цаашид том төслүүдийг хөдлөх санхүүгийн их усүртэй болохоос гадна давхар өндөр хүүтэй зээлүүдэд бага хүүтэй зээлээр солих замаар үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж байна.